болон шилдэг тамирчид бас яг өөрсдөө машин хэрэгтэйг ингээд том нөө тракууд дээр ачаад ерөнхийдөө орж ирэх гээд байж байна. Тэгээд ядаж нөө уулзуур гарцаар нэвтрэх одоо хорд гэж байгаа шүү дээ. Фон болон энэ босод Европ одоо өөр ингээд Орос гэдэг ч юм энэ орнууд дээр газ гараа явцдаг. Манай Монгол болохоор яадаг вөхөр ерөөсөө тэмдэг гар цугаалаа те байгаа л. Одоо үгүй мопедтэй ингээд босод нөгөө 2 дугуйц эрдэлгөөнд хэрэгслүүдтэй ингээд дулааны үйлрэлд ингээд замын хөдөлгөөнд оролцоод эхлэхээр нөгөө дөрмгүй жолооч нар маань дарж алчих гэдэг байна. Сайн бацхан үзэгчтэй сонсогчдоо нийслэл подкастын шинэ дугаар эхэлж байна. Энэ удаа бид Улаанбаатар хотын замын хөдөлгөөний соёлын талаар ярилцахаар Power Expo фестивалийн үүсгэн байгуулагч Жигмэд төрж өгөрсөн байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Тэгээд шинэ подкастнда бас урьж оролцуулсан тавхантай ажлын амжилт болон үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. Power Expo фестивалийн үүсгэн байгуулагч гэлээ. Фестивалийн талаар мэдээлэл өгч би бол анх удаа л өнөөдөр сонслоо. Тэгээ энэ фестивал маань ингээд 2012 онд анх бидрийг одоо D2 Drift Show гэж UB Palace-ийн хашаанд одоо дрифтинг шоу хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн. За тэрнээс хойш бол ингээд яг энэ Sky Resort-д ашиглалтанд ороод 13 онд нь Sky Resort дээр дараа нь 14 онд Хуудалагийн Монгол наадам зохицлын одоо автосны буудал талбайн ашиглалтанд ороод тийшээгээд ингээд ер нь Улаанбаатар хотын байж болох тухайн үед ашиглалтанд орж байгаа хамгийн том талбайнууд хаана тэнд ерөнхийдөө бид нар яг энэ үйл ажиллагаагаа ингээд эхэндээ бол дрифтинг шоу хэлбэрээр нь зохион байгуулдаг байсан. Сүүлдээ ингээд нөө талбай тамархан хэрээр эргүүлээд нөгөө нэг босод одоо өгсөн сонирхогчд маань дэмжигчд маань ингээд босод төрлүүд маань нэмэгдэж явсараад өнөөдөр ингээд 12 дахь жилтэйгээ золгосон байна. Тэгээ 12 жилийн дараа эргээд харахад бол бид нар яг нөгөө нэг зөвхөн дрифт гэхээс илүүтэйгээр бас дахиад энэ гудамжны спортуудын соёлыг ерөнхийдөө нэгтгэсэн ийм одоо залуучуудын хоббинэ ер нь хамгийн том наадам болж л ерөөдөө өргөжөнд хэлж байгаа. За Power Expo маань ер нь энэ жил хэдий орчим хүн ирнэ гэж хүлээлт байгаа вэ? 22 онд бол бүр 23-4 мянган хүн ирж ирсэн. Өнгөрсөн жил бол яг бас 4 өдрийн туршид нэг 22-3 мянган хүн бас суулгарсан. Тэгэхээр энэ жил бол ер нь бид нар бас нэг талдаа нөгөө өнгөрсөн жил шиг хит том талбай дээр биш. Яг тодорхой яг юм нэг зөв зохион байгуулалттай, зөв төлөвлөлттэй, нөгөө талдаа яг эмх зэгстэй тийм фестивалыг ер нь зохион байгуулах гэдгээр ер нь бас айгүй олон төрөлтүүдийг оруулж байгаа. За тэгээд фестивал маань болохоор юу яа гэв? 3 ерөнхийдөө сегментээр явдаг гэсэн үг байхгүй. Экстрим буюу одоо шил яг автомашин моцикл одоо босоод энэ нөгөө экстрим төрлийн спортууд. Экспо буюу үзэсгэлэн худалдаа. Тэнд одоо шил нөгөө хоолундны үйлчлээ үзүүлдэг, бараа бүтээгдэхүүнээ илүүлдэг, магадгүй импортоор болон өөрсдөө үйлдвэрлэдэг хүмүүс маань тэнд нэг талдаа одоо шил бараа бүтээгдэхүүнүүд борлуулах, нийтэд танилцуулах, эргүүлээд эндээс бизнесийн партнеруудаа нэмэх гэдэг ч юм уу те. За тэгээд entertainment буюу ерөөхдөө хөгжмийн наадам. Хөгжмийн наадам гэдэг маань бол яг ингээд бид нар бол өдөр нь тэмцээн уралдаан бүх юмнууд манай уулзаж яваад бижгэж жагаад оройн нь ерөнхийдөө магадгүй нэг 8-9 цагаас хойшоогоо ер нь залуучуудтай зориулсан ийм алуулах ерөнхийдөө full performance-ыг үзүүлсэн. Тэгтээ яг ийм тодорхой цагтай, тодорхой хэмнэлтэд ер нь хөгжмийн наадамтыг ер нь ойр олгоо ерөнхийдөө яг зохион байгуулдаг. Тэгээд тэд нар маань бол яг ийм нөгөө машины одоо үгс ийм техникийн одоо хослол хөгжим одоо гэрэлтэй ингээд юу гэсэн яг ийм зүйлсүүдийг ерөнхийдөө оройн бид нар бас хослуулах гэж үздэг. Магадгүй одоо нөгөө нэг ийм Tokyo Drift энэ төр нэг гараж партинууд гардаг шүү дээ. Яг л тиймэрхүү байдлаар. Амралтын өдрүүдэд ч юм уу бас нэг ийм ивент арга хэмжээнүүд байхаараа нөгөө гэр бүлээрээ очиж зорж үздэг. Тэнд бас нэг эдийн засаг явж идэг. Ингээд эргэлтэнд орж идэг. Гэр бүлээр ирж үзэсэй гэж хүсэж байгаа байхгүй. Ягаад бол бид нар гэр бүлийн ерөнхийдөө ингээд гишүүн борт зориулсан яг ийм нөгөө хөтөлбөр арга хэмжээнүүдтэй байдаг. Тэр тусмаа одоо шил хүүхдүүд за эрэгтэй хүүхдүүд бол бүгдөрөн багасаа машинаар тоглож өсдөг тий. Тэгэд тэнд одоо шил нөгөө нэг юм Hot Wheels машинуудад саахуулаад нөгөө талдаа RC гэдэг одоо яг удирдлагатай нөгөө юм бодит машин шиг угсардаг юм нөгөө бодит машин шиг мэдрэмжийг нь төрүүлдэг одоо тэр юм тоглоом байдаг. За тоглоом явах бас энэ ч одоо спорт болсон л доо. Тэгээ тэгэнгүүт RC тэмцээн маань бол одоо бас тэндээ ингээд 2-3 ингээд дотроо бас тэр чи олон хоогдоод явцдаг бензин болон цахилгаан одоо шил ийм батарейнуудтэйгээд хөтөлбөртэйгээд тэгэнгүүт нөгөө тэр чин дотроо 2-3 төрлөөрөө зохион байгуулагддаг. За эргүүлээд одоо шил аамнарцсан бас тэндээ ингээд өөрсдийнхөө одоо шил сонирхож байгаа гой ганган машинуудаа үзээ тэмцээн уралдаануудаа үзээд моцоглоо сонирхоод ингээд үзчих боломжтой. Нийслэлийн аялал жуулчлалыг бас зундаа идэвхжүүлдэг бас гол
том фестиваль экспонд нэг гэж хардаг л да. Тэгэхээр энэ жилийн үед гаднаас ер нь бас ямар тамирчид одоо од тамирчид Монгол улсыг зорж ирэх вэ? 2 жил ерөнхийдөө яг энэ хятадтай автомашин мэцэглийн холбоотой ерөнхийдөө яг ингээд хамтарч ажиллаад холбогдоод ер нь бас нэлээд ойрхон байгаа. Өөрсдөө холбооныхоо төлөөллүүд нь тэгээд дээрэс нь Шанхай, Бээжин, Чунчин, Шинжин гэдэг ингээд Чиндүүгээ 5 хотоос дрифт кинг нь болон шилдэг тамирчид нь бас яг өөрсдийнхөө машин тэрэгтэйг ингээд том тракууд дээр ачаад ерөнхийдөө орж ирэх гээд бүх мэдээлэлүүд өгчихсөн байж байна. Японоос бас D1 гэдэг одоо дэлхийд алдартай том тэмцээнийх нь өнгөрсөн жил бид нар бас 1-2 тамирчиныг авчирч ирсэн. Энэ жил бол бас дахиад яг 2-3 тамирчин ер нь бас Монголд ирж өрсөлдөнө. Солонгосоос бас баг тамирчид ер нь ирээгээд ер нь холбогдож байгаадсан. Эргүүлээд нөгөө нэг юм машин байхгүй учраас нөгөө бид нар чинь монголчин бас нэг тийм баян орн биш л дээ. Нөгөө хүн болгоно нэг одоо хөшөө 2 машинтай байсан бол хаанаас хэнийг нь бол хэнийг авчирч болно. Тэгэхээр нөгөө ингээд машинг болчихж байгаа учраас бид нар нөгөө нэг хоосон одоо тамирчин дуудаад нэмэрэг болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр үүднээс ер нь яг зөвхөн солонгосууд маань бол бидрийг нэг талдаа бол яг зөвхөн энэ жил чадвал ерөнхийдөө бид нар гоё ингээд нөгөө нэг үзэгч дэмжигчээр очиж таадтай ингээд бас нөгөө туршлага солилцъя. Тэгээд хоёрдугаарт ерөнхийдөө яг зөвхөн болвол дараа жилээс бид нар бас ингээд машин техникээ яаж болох шийдлүүд гаргалгаануудыг судлаа гэдэг тэгж байгаа. За тэгээд Орос албаны улсаас нөгөө баг тамирчид ирэхээр байсан боловч Орос албаны улс манаас одоо дотооддоо жоохон нэг улс төрийн болон нөхцөл байдлын хүнд асуудалтай байгаа учраас хилгааллаар ерөнхийдөө бас тэгж дурсаараа чөлөөтэй нэвтрүүлэх нь бас болж байгаа юм байна. Тэгэхээр баг тамирчид маань бол ирэх боломжгүй болж байгаа. За тэгээ Казахстанаас бас баг тамирчид ер нь энэ жил ер нь Монгол руу яаж очих уу, яах вэ хөө гэдэг ингээд холбогдоод явж байна. Тэгэхээр хотын замын хөдөлгөөний соёл талаас бас нэлээд том энэ Power Expo одоо энэ Авто Expo маань нөлөөллийн бас том юуг үзүүлдэг байх ч бодож байна. Тэгэхээр энэ талаар бас ямар нөлөөллийн ажлууд хийгддэг вэ? За Power Expo фестивал маань ер нь дандаа жил болгоны яг 4 сарын сүүлээр 5 сарын ихээр ер нь зохион байгуулагддаг. Тэгээд энэнгээрээ бид нар ер нь жил болгоно бас залуучууд дээр нэг зүйлсүүдийг уриалдаг. Хотын замын хөдөлгөөнд ер нь хэдүүлэн соёлтой оролцсон юм. Одоо хуучин бол ингээд нөгөө дрифтийн хэрэл энэ дэргээр хотын годмаар ингээд бижигнээс тавкал дуу яндангаа орлуулаа шөнө ороор хүн амтан амраахгүй тий хөөхтнөөс одоо хөөхтүүд өгч настай хүмүүс ингээд заваагаад нэгдэг ийм гомдол саналууд айгүй их ирдэг байсан. Одоо чихнээсээ өнгөрсөн 10 жил бол ер нь их хон хуйлсан да. Тэгээд эргүүлээд одоо яг энэ нөгөө спорт нэг талдаа хөгжих тэгээд дээрэс нь бидрийг бас ингээд нөгөө даган дуурайдаг энэ залуу үеийн шинэ үеийн залуучууд маань бас нөгөө талдаа биднээс үлгэр дуурайл аваасаа гэдэг үднээс ер нь замын хөдөлгөөнд бол одоо яг энэ баг тамирчид маань бол дрифтийн машин техник ер нь унж одоо эдлэхэ байчихсан. Тусад нь бүр яг ингэ бэлддэг болоод тий эргүүлээ тэр машин дэргүүдээ бүгднийг нэгээд хотын хөдөлгөөнд оролцохтой одоо шил ачаад явдаг болчихсон тий. Энэ маань бас нэг талдаа ерөнхийдөө айгүй том хөгжлийн хэлбэр харагдаж байгаа. Эргүүлээд хоёрдугаарт ерөнхийдөө нөгөө шинээр даган дуурай сонирхож байгаа залуучуудаа бас ер нь яг энэ замын хөдөлгөөнтэй жоохон зөв соёлтой оролцох. Шинэ өрөөнд цагаар хороолох гудамданд ороод явшаалал ядчил зөөлөн хаацтай яваач гэдэг ийм ерөнхийдөө уриалга дэвшүүлгийг ерөнхийдөө бид нар бол одоо энэ хүртэл ерөнхийдөө байнга ярьдаг. Улаанбаатар хот бол залуучуудын хот тий. Тэгэхээр залуучуудын хот ялангуяа ийм одоо спорт сонирхдаг залуучуудын тоо жилээс жилд улам өсөж байгаа. Тэгэнгүүт хөдөлгөөний соёлд Power Expo маань ингээд жил болгон бас тодорхой хэмжээнд өөрийн нөлөөллөө оруулдаг байх ч гэж. Энэ жилийн үед ер нь ямар төлөвлөгөө байгаа? Бид нар энэ жилийн хувьд юу яаж байгаа энэ нөгөө моциклынхаа залуучуудтайгаа моциклуудтайгаа холбоонуудтайгаа нийлээд ер нь нэг уриалгыг ерөнхийдөө гаргая гэж байгаа байхгүй. Монголын одоо Улаанбаатарын хотын зам маань ерөнхийдөө нэг нарийдаг байхгүй. Нөгөө талдаа одоо шил машины тоо яг зүгээр ер нь их байна л да ер нь. Гэхдээ тэн дээр бас нэг том харагдаж байгаа зүйл маань юу вэ нөхөр нэг жолооч нарын ур чадвар тий. Нэг уулзуур дээр ингээл бөөн төгжрөл гацаа болсон байдаг. Эргүүлээд тэрнийхэн цааталд нь гарахад нэг хоёр нөхөр хоорондоо мөргөлдсөн зогсож яадаг ч юм уу. Иймэрхүү асуудууд айгүй их гардаг. Тэгэхээр энэ одоо биш нэг талдаа жолооч нарын маань ур чадварын асуудал, хоёрдугаар тэрнийхэд зүгээр л манайхны тархины сэтгэлгээний л асуудал байгаа байхгүй. Тэ ядаж нөгөө уулзуур гарцаар нэвтрэх одоо хорд гэж байгаа шүү дээ. Одоо гэрлэн дөхөөр нэвтрэх тийм үү магадгүй одоо шил Япон болон энэ босод Европ одоо өөр ингээд Орос гэдэг ч юм уу энэ орнууд дээр гэрлэн дөхөөр нэвтрэх хорд гэдэг юм байдаг.
маш ерөөхдөө өндөр урдтайгаар ингээд нөгөө нэг газ гараа явцдаг. А манай Монголд болохоор яадаг вөхөр ерөөсөө тэндэг гар цугаал тий байгаал. Тэгээд нэг гэрлэн төхөн дээр одоо шинэ 20 30 секунд асахад ерөнхийдөө нэг өстө үсрэл нэг 10 машин гардаг ч юм уу. Энэ өөрөө бас ингээд нөгөө манайхны автомашин барих ерөнхийдөө нөгөө нэг ур чадвар болоо ерөнхийдөө өөрсдийнхөө сэтгэлийн асуудалтай ер нь замын төвчрлэгтэй холбоотой. А хоёрдугаарт ингээд замын төвчрлээ бууруулъя гэдэг нөгөө мотоциклтай одоо юу ч юм мопедтай ингээд босод нөгөө хоёр дугуйц эрдэлгөнд хэрэгслүүдтэй ингээд нөгөө хүмүүс маань ингээд дулааны үйлрэлд ингээд замын хөдөлгөөнд оролцоод эхлэхээр нөгөө дөрмгүй жолооч нар маань дарж алцах гэдэг. Тэгэхээр энэ дээр ер нь яг бид нар нөгөө моциклийнхаа холбоотууд болон яг энэ сонирхогчтойгоо нийлээд ер нь зүгээр ингээд хин хиндээ хүндэтгэлтэй хандъя тий бид нар ер нь хайлаал одоо жишээлбэл энд нөгөө Монгол одоо жишээлбэл яг энэ моциклийн зам шүү энэ машины зам шүү энэ ундаг дугууны зам шүү гэж ерөнхийдөө хойрлсон байхгүй учраас бүгдөө нэг зам дээр зэрэгцээ оршиё. Би нэг дугуй спортын мастер эмэгтэйтэй ярилцчихсан. Тэгэхэд одоо яг ингээд яг түрүүний хэлдгээр энэ дугуйн зам шүү, энэ машин зам шүү, энэ мотоцикл явна гэдэг зам байхгүй. Яг энэ замыг л одоо нөгөө дугуйтай хэрэгслүүд ингээд хэрглэж байгаа. Тэнгүүд манай жолооч нарт нэг тийм одоо энэ дээр дугуйтай хүн ч гэсэн явж болно, мотоциклыг ч гэсэн унж болно гэдэг нэг тийм сэтгхүү байдгүй гинэ. Тэгэл амар дээрэнгүү ханддаг гэж тэгжсэн. Тийм, тэр бол ялч үнэн баггүй. Би ч өөрөө бас яг ингээд нөгөө ажил ихтэй үедээ ч юм уу эсвэл зандаа одоо шилнэ зарим үед ингээд хоббигоороо ондог дугуй болон одоо юу чинь скутер, мопед энэ төрөл ингээд янз янзын нөгөө юм хоёр дугуйт бас их унал. Тэгэнгүүт чинь яг ингээд зам дээр явхад нөгөө талдаа ядаж нөгөө нэг юм хоёр машин ингээд нэг тал руугаа ингээд шахаад өгчихгүй те. Яг ингээ хоорондоо бөөр нийлүүлээ зогсчдаг. Яг тэнд нь оронгууд нөгөөх нэг юм одоо тетрис одоо учраас нөгөө төрдөг байшин дотор яваа юм шиг бас ингээл нэг сүлжиж байгаа асуудлууд ерөнхийдөө гардаг. Эргүүлээд энэ дээр ч нөгөө том моцгилдөө хүмүүс чинь бүр нөгөө нэг юм тэгинчээд бас нэг явхад жоохон хүндрэлтэй гэдэг ч юм. Ийм ерөнхийдөө тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ дээр магадгүй одоо шилэл нэгдүгээр игнэн дээр нэг тодорхой яг юм нэг зайг жолооч нар маань гаргаад хөвчих юм бол тэр одоо шил нөгөө нэг юм одоо нэгдүгээр игнэнийх нь одоо гэдэг чинь магадгүй нөгөө нэг юм зурвсаар нь дугуйн явж гин одоо скутер бас энэ зөндөө гараад ирсэн байна те. Тэгээ хүмүүс одоо шил өөрсдөөс нь бас хуваараа скутертэй хүмүүс зөндөө байна. Тэгээ моцикл явах гэдэг чинь маягийн нөгөө хоёр дугуйттай зориулсан юм нөгөө бас нэг жоохон боломжийг л ерөөхдөө гаргаад өгчөж, зайг гаргаад өгчөж л гэдэг юм уриалгыг бас жолооч нартай хандаж хэвлэмээр байгаа. А нөгөө талдаа уус нийслэл маань бас яг энэ дээр нэг жоохон ингээд нэг зам харгууд дээр боржируудаа жоохон янзлаад өгчөж. За нийслэл дээр одоо ялангуяа энэ хоёр дугуйт гэж скутер гэж яг шийдвэрлэмээр байгаа одоо ямар одоо тулгымц асуудлууд байгаа яг явгууныхаа нөгөө нэг боржирууд одоо яг тэр нөгөө гарц гаргалгааных нь тэр нөгөө юунуудын боржируудын жоохон намсгаад өгчмөр байгаа байхгүй. Ягаад гэвэл тэрс маа нөгөө нэг скутертэй хүмүүс, дугуйтай хүмүүс яг энэ за магадгүй дахиад нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцэртэй хүмүүс яг энэ Улаанбаатар хотын явгууны замаар тэрс маа энэ боржиртай юм юун дээр гарна гэдэг бол айгүй хэцүү байхгүй. Уушиг өндөр аваад боржироо тэгээдсэн. Тэгээ нөгөөдгөн дээр нэг халгын чинээхийн юм дугуйтай юмнууд нэгэ гарах гад одоо жишээл явхад нөгөө хөдөлгөөнд амар тэртэй байхгүй. Унжгаа үндэ амар тэртэй. Сүүлдээ за бараг ингэж нөгөө ядарч яхаар те бүр саваад өргөж яхаар бараг алхах ч дөө эсвэл таксиж ч дөө эсвэл одоо гэж машина гаргаа унаа да гэдэг л хүн ийм л бодол төрж байгаа байхгүй. А нөгөө талдаа ядаж яг зүгээр тэр нэг явгууны зам маань өөрөө нөгөө алхаж байгаа хүн дээш тэр нэг хоёр дугуйтай тэр скутер юугаа тэгээ скитэ унжаа хүмүүстэй ч ерөнхийдөө жоохон юм ээлтэй. Тэр нэг одоо өндөр боржирууд нь жоохон хэсэг гарцраараа одоо метр юм 2 метр газар л ерөнхийдөө жоохон намхан байхад болоо байхгүй. Гадаа уран дулаан болж байгаатай холбогдуулаад хоёр дугуйт маш ихээр гарч ирж байна л да. Одоо өчтөрөхэд л бас байрнуудын орцнуудын дондор ингээл нөгөө цахилгаан моцикл билүү те. Сураанууд ингээл гарч ирсэн хүүхдүүд дэш нь ингээл одоо дуугийн өргөөл ингээл хаацлал явж байгаа. Тэгэхээр энэ эргээд энэ маань өөрөө нөгөө замын хөдөлгөөний нөгөө аюулгүй байдал гэмтэл ингээд тодорхой хэмжээгээр бас өсдөг. Тэгэхээр энэ юун дээр бас ямар нөлөөллийн ажлуудыг бас хийж болох юм бол ер нь яг энэ сураанчд дээр бид нар бас энэ жил яалтчгүй ингээд нэг одоо тэр чин сураан дээр маань бол за насан турсан гэж ерөөсө харалцгаа байж тань л да. Ер нь одоо үчин за 1 м 50-60-аас дээш өндөртэй бол ер нь тийм сурааныг бол ингээд хангалттай унаад ингээд яваадах боломжтой. Нөгөө талдаа нөгөө моциг шиг юм одоо хөл гараар ингээд нэг янз янз юм тохируулах шаардлагагүй зүгээр нэг
гар хазаараа ерөнхийдөө бүх юмуд ингээ хордогч авчиж л. Тэгэхээр нөгөө хүн болгоно боломжтой болсон. Тэгэнгүүт яг нөгөө талдаа нөгөө хүүхдүүд маань илүү яг энэ спорт руу энэ одоо өгдөж чинь суран энэ тээвэр хэрэгслийг ингээд нөгөө нэг мацэглийг унаад байгаа учраас тэд нартаа бас нэг зориулсан ер нь нэг талдаа юм тэмцээн уралдаануудыг бид нар ер нь павер дээр хийя. Нөгөө талдаа яаж ийм нөхөр энэнгээрээ бид нар ядаж тэр залуучуудыг тэр хүүхдүүдийг ерөнхийдөө цуглуулад нөгөө талд нь замын хөдөлгөөнд оролцохдоо яаж жоохон анхаарал болгоомжтой байцгаая гэдэг ямиг бид нар тэнд ярмаар байгаа байхгүй. Дээрээс нь моцоглчдадсэн бид нар энэ жил нөгөө нэг юм зориулаад одоо стрит мото буюу эсвэл одоо чоппер байк юу гэдэг ингээд нөгөө нэг тэд нартаа зориулсан бас юм тэмцээн уралдаануудыг хийж байгаа. Тэр нь болохоор юу вэ нөхөр яг энэ сонирхож байгаа бол анх онж байгаа хүмүүс ч орж болно. Нөгөө талдаа зүгээр тэр хүмүүсээс бид нар өндөр хур шаардахгүйгээр зүгээр богино зайд ерөнхийдөө өндөр ур чадвар буюу скил шаардсан л ерөнхийдөө тийм нугчаатай тэмцээн уралдааныг ерөнхийдөө бас хийх гэж байгаа. Дуртай зүйлээр нь дамжуулж энэ нөлөөллийн ажлыг ингээд тэр тухайн одоо өсвөр насны хүүхдүүдэд болон одоо энэ сонирхчтэй зам мэрэгжлийн тамирчид одоо энэ хэрэглэгч нарт ингээд хүргүүл бас илүү таацтай өрөх болоо гэж бодож байна. Эхэндээ ингээд нөгөө нэг юм шинхэн дээрээ санхан гэдэг шиг ингээд нөгөө залуучууд ч нөгөө өстэй ингээд нөгөө манай дрифтийн чинь эсвэл манай моцоглын манай оффроудын ингээд нөгөө юутаага замын цагдаатай хамтраад ингээд гоё аян хийгээд ингээд явж ийнэ гэдэг. Тэгээ нөгөө нэг сүүл рүүгээ тэр нэгээд нөгөө юм даамжраад эхлэхээр нөгөө бид нар байгаа ч нэмэргүй болчихж байгаа байхгүй. Тэ тэгэнгүүт нөгөө яаж яах нөхөр нөгөө л замын цагдаач нэг юм хийгээл тэнд нөгөө эдэн нөхдүүд нь явдгаараа явж илэн гэдэг ийм нөгөө хүн төшөрдөг одоо дүжирцэн ойлголт ерөнхийдөө авчиж байгаа. Тэгээд эргүүлээд нөгөө тим имийг ингээд нөгөө тээврийн цагдаагийн албанаас нь ч юм уу эсвэл одоо уус нийслэлээс нь ярахаар нэг тийм албадлагын шин чанартай юм яриад байгаа юм шиг ингээд хүнд нөгөө нэг юм үнэхээр хэрэгтэй байсан ч нөгөө нэг хүний өөрийнх нь хүлээж авч байгаа одоо шинэ стикс нь өөрөө жоох юм за энэ дандаа л ингэдэг те дандаа л эднэр юм албадлагаар ингэх гэдэг. Яг тийм ойлголт нөө суудсан байгаа. Эргүүлээд энэ дээр юу вэ нөхөр бид нар магадгүй тэр нөгөө нэг залуучууд нь өөрсдөө одоо гэсэн сонирхлуудын бүлгүүд нь тэр холбоо клубүүд нь өөрсдөө нийлээд энэ дээрээ бас ингэ нөгөө яг адилхан нөгөө иргэдийнхаа төвшнөөс жолооч нарын төвшнөөс магадгүй ингээд яг одоо сонирхчтойхоо төвшнөөс ямаа ярих юм бол бас нөгөө адилхан ингээд нөгөө одоо шинэ жолоо барьдаг хүмүүс юм уу эсвэл яг адилхан замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд маань нэг талдаа бас илүү жоохон хүлээж авах юм болов уу гэж харж байгаа. Тийм миний бодлоор бас одоо анх яарад яах вэ гэдэг энэ нөлөөллийн аян бол хамгийн сайн орсон тухайн аяныг гэж би бодож байгаа. Тэрнээс хойш маш олон ингээд гараад ирсэн. Яг хаа үргэлжлүүлээд хийж байгаа нь сайн боловч шүүмжлэлтэй хандах зүйл нь одоо ингээд нэг хэвийн харьцаглагдсан. Одоо юун дээрээ ч явж байгаа юм бүү мэд. Тэр энэ магадгүй одоо ингээд хэлбэр арга барилаа өөрчлөөд тэгээд тухайн клубүүд одоо энэ автоспортын инфлюенсерүүдээр дамжуулаад тийм ээ энэ хөдөлгөөний энэ зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр бас шинэ юм ажлууд хийвэл илүү бас үр дүнтэй байх юм болоо. Улс нийслэл нөгөө нэг юм яах зүгээр санаачлаад хийдэг юмнуудаа хийгээл. Тэр бол угаасаа бид нар ерөнхийдөө явдаг зарчим ажлын төлөвлөгөөн тэр юм чи. Нөгөө талдаа яж нөхөр яг энэ иргэний нийгмийн байгууллагууд эсвэл энэ одоо сонирхлын бүлгүүд те холбоо клубүүд яг эднэр маань бас өөрсдөө ингэж нийлээд бид нар ер нь жоохон дуу хоолоолё нэг талдаа. Нөгөө талдаа ер нь одоо гэж бид нар бас энэ чиглэлээр ер нь олон жил удаан хугацаанд явж байгаа учраас тодорхой хэмжээний яг ингээд одоо яриа суух хэмжээний бас нэг юм туршлага одоо ойлголтыг ерөнхийдөө ингээд суулгачиж байгаа учраас тэрнийгээ бид нэр эргүүлээд босдоо ерөнхийдөө жоохон түгээе. Эргүүлээд нэг ч гэсэн хүнд ядаж нөлөөлдөг бай те 10 хүнд нөлөөлчих. Тэд нар маань дахиад ингээд цаашаа бас биеиндээ дэмжиж явах юм бол нөгөө цөөхөн монголчууд маань бас биеиндээ гоё дэмтэй амьдрах юм болов уу гэж харж байгаа. Орон нутаг руу тэр эрсэл гарах одоо тоо нэмэгдчихсэн нөгөө эргээл нөгөө хог тэгээ хогоо ингээд ачаад явж байгаа бас ингээд тэр эрсэлүүд бас ингээд нэмэгдэж байгаа те. Тэгээ энэ бас нөлөөллийн ажлыг бас энэ жил бас ахиулмаар санагдаад байгаа. Манайхны хамгийн том ерөнхийдөө нэг юм нь хөдөө явахаас өмнө хүн болгон машинаа одоо онцлуулдаг байхгүй засуулдаг. Ядаж дугуугаа сайлдаг, тос маслаа сайлдаг, тий хөдөлгөөрдөө явхад ингээд онцлогоогоо хийлэгдэг. Ингээд нөгөө яг бас нэг үе бодох юм бол нөгөө юм өөрсдийнхөө машиныхаа аюулгүй байдал дээр бас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. Тэгэнгүүт энэ дээр нөгөө заавал тэр яг зүгээр жолоочийн бас нөгөө талтай эсвэл тэр хөдөө явж байгаа хүмүүсийн буруу гэж одоо хэлээд байгаа нааш. Тэгтээ яг зүгээр соёлгүй хэлбэр واخгүй. Тэгэнгүүт тэн дээр нь яг зүгээр ингээд хүмүүс маань нөгөө ядч нэг хогны уутаа аваа явчихдаг болосоо л гэдэг юм.
бодоод тэгээ бид нар яг 5 богдод байхдаа ерөнхийдөө нэг сервисээр үйлчлэгээ хийлгээд яг хөдөө явж байгаа хүмүүстэй хүмүүсээс сүр сервисээр одоо 6 сараас нэг 8 сарын хооронд үйлчлүүлж байгаа хүмүүс төр ингээд хогны утуудыг ерөнхийдөө юм 5 микрозузаан тавилуудаа ер нь бас нэлээдгүй агуулж хаар тийм том хогны утнуудыг жолооч нартай ерөнхийдөө ингээд бид нэр тараасан байхгүй. Тэр нь бас нөгөө талдаа энэ яг хүмүүст бол айгүй гоё юм нэг талархаж хүлээж авч байгаа. Зарим нь яг ингээд гарах гэж яг юм баг мартцсан байна гэд яг тэрнийг бол бид нар 18 19 онд яг 5 богд Toyota дээр ерөөхдөө яг санаачилж хийжсэн. Тэр маань бас тодорхой ер нь үр дүнгөө өгсөн. Эргүүлээд нөгөө ахнар эрэхтэй тэр чийстэй айгүй гоё зузаан ут хэлээ. Тэрэнд чинь бас ингээд зөндөө юм орд юм байлээ гэдэг юм яриад орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр яаж нөгөө хүн хийсэн ажилласаа кап аав шүү дээ. Тэ. За тэгээ бидний урилгыг хүлээж авч өнөөдрөөс ингээд маш гоё ярилцлага хийсэн чимээдээ бас баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээ дараагийн подкастууд болон дараагийнх нь төсөл төрүүдэд нь бас өшөөлөө амжилтыг хүсье. За баярлалаа.